Тэгээд бас нөгөө одоо ихэнх хүмүүс бол бүгдээрээ л юм. Гэтэ ихэнх хүмүүс гэж бүгдээрээ л цалин харж байгаа шүү дээ. Гэтэ бас цалин дээр нэмээд бас одоо ингээд цалин харж ер нь бол мэргэжил сонгох юм бол хэцүү шүү дээ. Тийм болохоор ер нь бол хүүхдүүд хөвчлэн сонирхол тэгээд өөрөө тэрийг ингээд чадчих уу гэдэг тэр чадвар тэгээд цалин энэ гурыг сонгол айгуу зүгээр гэж би боддог. Тийм ээ. Энэ та дэвтэр санал нийлчихье. Гэхдээ ингээд хаад бодоо үзээрэй за. Ингээд чиний ингээд чамдыг хоёр ингээд сонголт байгаа за. Нэг нь ингээд амар өндөр цалинтай. Гэхдээ ингээд яг дуртайч биш дургуйч хийж болохоор ижил. Тэгээд нөгөөх нь нэстэ яг чиний хүсэж байгаа мэргэжил сонирхол тал руугаа. Гэхдээ ингээд цалин бүр ингээд амар даагуур байвал яалын сонгох гэсэн мэт хаад. Амар даагуураа тэгэхээр хэр даагуур гэсэн үг юм? За сая 500 яг уу ингээд дундад цалингаас доогуур хэмжээстэй яг бол яг уу өөр мэргэжлийг жоохон сонирхох өөр мэргэжил сонгох талаар бодож үзнэ. Хэрвээ дундад цалинтай ер нь ингээд ер нь дундад цалин ч юм уу тиймэрхүү байгуул яг уу ингээд тухайн мэргэжлийг бол хийгээд явхад болох хаа гэж бодож байна. Энэ чинь нэмэгтэй үнийн өнцгөөс бас өөрчлөх болтой. Гэхдээ миний хувьд л угаасаа юу вэ? Гэтэ хийж болохоор ажиллан бол тэгэл. Баг өндөр цалинтайг сонгох ба гэж бодож байна. Тэгээд ер нь л хэвээ хоёулангийн оролдож үзэх хаа. Эсвэл хоёулангийн оролдож үзээд аль нь давгүй байх гэдгийг сонгох. Яг гэвэл тэгээд амьдралын шаардлага зөндөө юм байдаг шүү дээ. Тэгээд хоёулангийн л хийж үзэх. Миний хувьд тэр нөгөө ингээд чиний ингээд сонирхолгүй ингээд мэргэжилчин тэгээд ингээд өндөр цалинтай гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө надаас ямар нэгэн ажлын бүтээмж гарахгүй тэгээд ингээд босод хүмүүсийн ингээд хийж байгаа ажлыг нь хохирогоод ямар нэгэн үр бүтээмж өгөхгүй учраас тэр босод хүмүүсийг бас хохирох байхаа гэж бодож байна. Наш юу шүү дээ. Сая хийж болохоор ажил гэсэн мэт гэсэн. Үгүй нөгөө ингээд яг дуртайч ш дургуйч яг голоор нь ингээд за хийвэл хийчихээр нэг их хүчин чармаалтай бол чамаас гарахгүй. Гэтэ ингээд нэг амар ингээд хүсэл тэмүүлэлтэй тэр мэргэжилтэй бол байхгүй. Зүгээр ингээд байгаал хийчихэл явын хийчихэл тэгэл ингээд гэлүүгээ хараал ингээд яг тийм л баггүй юу. Би бол мөнгө хийх. Түүл яг тэгэл нэг жил гүрийж байгаа л тэгэл гой мөнгө сайн мөнгө сүлүүлж байгаа л хүсэж байж юм шиг. Эсвэл ажил хийдгүү ч. Тэр нь бол хийж болохоор гэдэг жисэн да. Тэр ер нь бол тэр ажилда бүр яг дургүй бол биш гэсэн үг юм шүү. Тэгж ойлгосон. Яг тийм болохоор ер нь бол хийж болохоор мөртлөө өндөр цалинтайг сонгох гэсэн баха билээ. За баярлаа. Игцгээ чи нөгөө ингээд мэргэжлээ сонгохдоо цалин чухалчсан уу? Тэрэн дээр хариулт өгөөч. Тэгэл цалин чухал шүү дээ. Сонирхол бас чухал. Тэгээд ингээд энэ хоёрыг ингээд яг хавсруулаад ингээд тэгээ бас тухайн мэргэжлийг чи ингээд одоо хэдэн 10 жилийн дараа одоо ингээд юу нөр олно шүү дээ. Одоо ирээдүйн гэх юм уу одоо ингээ хүмүүс нь ингээд ажилгүйдэл нь ч юм уу эсвэл ажлын байрны одож молдох гэхээр өөр болно ингээд бүгднгийн ингээд яаж агаад харж агаад ингээд сонгох байхаа. Тэр нь ганц цалин сонирхол дээр тулгуурлахгүйгээр нь олон юм дээр тулгуурлах байхаа гэл. За олон улсын судлаачид тэгж үздэг юм байна л да. Зөвхөн ингээд өндөр цалингийн төлөө мэргэжлээ сонгосон хүмүүс нь ингээд ойролцоогоор 5-10 жилийн дараа ажилласаа гарах магадлал нь өндөр байдаг. Харин хүсэл сонирхол ч юм уу өөрийнхөө ингээд ур чадварт нийцүүлэн мэргэжлээ сонгосон хүмүүс нь ингээд тэр ажилдаа тогтвортой тэгээ сэтгэл хангалуун ажилладаг гэсэн
судалгаа байт юм байна. За тэгээд дараагийн асуултыг бүр нэгээс асууя. Мэргэжил сонголт эцэг эхийн дарамт шахалт ч юм уу тиймэрхүү зүйл хэрэг байсан бэ? Эцэг хувьд бол ер нь бол хэд хэдэн мэргэжлийг бол санал болгож исэн. Гэтэ бол тийм амар яг бол ингэдэг гэж бол хэлээгүй. Миний шийдэл зэрэг бол нэлээд хөндлөж байгаа. Тий. Ер нь бол дарамт шахалт гэж бол хэлэхгүй хаа. Гэхдээ ер нь бол ерөнхийдөө зөвлөж исэн. Тэр чинь угаасаа л хүн болгоны эцэг ингээд хөгжмөн төлөө ингээд зөвлөж байгаа шүү дээ. Гэхдээ зарим нэг бүр яг хүчлээ дарамт шахалт үзүүлдэг зарим нэг эцэгчүүд байдаг юм шиг санагдсан. Тэр хүмүүсийн хувьд хандж хэлэхэд тэгэл хүүхд чинь тэгэл ирээдүйд дургу ажиллая гээл ер нь бол айгу амжилт гаргах гэж хэцүү. Тэгэл нэг та нарын үгээр явсан нэг тийм л хүн болох та. Эцэг их маань ер нь л тодорхой хэмжээгээр л зөвлөдөг. Тэгээд ер нь л мөнгөгийн хийсэн шиг ер нь л зарим эцэгчүүд ингээд яг өөрийнхөө болж чадаагүй мэргэжлээ ингээд шахах гэдэг нь санагдсан. Тухайн үед ингээд жоохон юу нэмэр хэцүү штэ. Нийгэм тэгээд юу ажлын байрны олдсон тэгээд болж чадаагүй мэргэжлийн хүүхдүүд амир шахах гэдэг нь санагдсан. Зүгээр кино минь үзэхэд гэдэг байхгүй. Тэгээ угаасаа л тэгэл кино идрээс үзэхэд ч гэсэн тэгэл амьд жишээн дээр бас гарч ирдэг л юм. Тэгээд бас нөгөө харж байгаа өндөр цалинтай ажлуудыг бүгдээ шахаад штэ бас. Тэгээд тэр тал дээр та нар юу гэж бодож байна? Яг уу ингээд надад ингээд бодож жишээ байна л та. Тэгээд тухайн эцэг их ингээд хүүхдээгээ өндөр цалинтай мэргэжлэр ингээд сурвалгаад шахаад гэтээ яг хүүхд нь ингээд дуртай дургу тэрийг ингээд сурсан гэтээ ингээд сураад төгссөн. Тэгээд тэрнгээрээ одоо бол ингээд хоолоо олж идэхгүй ингээд өөрийнхөө зүгээр хоббигоор ингээд сонгосон мэргэжлээ зүгээр өөрөө сургуугаар ингээд ажиллаа сонирхоод тэр талаараа ингээд тэр мэргэжлээ ингээд илүү хөөгөөд явж байгаа. Тэгээд ингээд шал дэмий ингээд эцэг эхийнхээ шахсан мэргэжлэр 4 жилийг үрсэн. Тэгээд тэр нь жоохон харамсалтай санагцсан. Гэхдээ ер нь одоо ингээд хүмүүс их сургууль сурахгүйгээр зүгээр ингээд онлайн бизнес менежмент эхлүүлээд тэгээд тэрнгээр амжилт болох гэдэг. Та нар тэрний ингээд жоохон юу санагддгүү? Ингээд өнөө ингээд чичдэм илүү гэж бодож исэн бодол байдгүй ингээд ганц чалтгаа. Байдаг. Одоо ингээд аюу их одоо интернет орчноор гардаг штеп. Ингээд тэдэн төгрөгийн орлого тэд өдөр тэгж хийлээ гээл. Тэр бол надад амар сонир санагдав. Одоо жишээлбэл бид нар их сургууль сурахгүй шууд 8 гээд явбал зүгээр л 8 ч болно гэж боддог. Ямар ч боловсралгүй тий. Тэгээ бүрнийг хийж байгаа зөвлөлтөө дээд сургуулийн боловсролтой чинь шал өөр юм байгаа юм л та. Тэгээд ерөнхийдөө ингээл гард штэ амар юм рил мэл e-commerce тэгээд хэдэн сая төгрөг олсон өдөр тийм хийлээ. Тэр чинь ер нь бол айгу хов тохиолдохгүй юу. Тэр өөргөө би яг ингээд тэгж хийгээд дампуурч болно. Гэхдээ мэдээж угаасаа би бол тийм оролдож үзт юм уу гэж бодсон. Ингээд хажууд хүмүүс ингээд бодож жишээгээр айгу амжилттай болохоор айгу амарх мөнгө болоод штэ би яаж. Тэнгүүт ерөөсөө ийшний орчтын болоо хөгжсөн чинь тэгэл ерөөсөө энэ надад зохицохгүй зүйл юм байна гэдгийг айгу харсан гэж. Ер нь бол штэ их хүмүүстэй зохицохгүй зохицсон хүмүүстэй л зохицдог юм шиг л. Гэтэ яг нөгөө e-commerce гэдэг юм байгаа штэ тэрийг зүгээр л хүмүүс ингээд бизнесээ яаж бизнес арснаа юу бизнес хийж мөнгө олсноос сурчлах гэж тэл угаасаа хэлэр тийм явуулж байгаа штэ. Тэгээд угаасаа бодит туршлагагүй бол энэ жоохон хэцүү л санагдсан. Тийм би бас гişүүдтэйг санал нэг байна. Би
би ингээд тэр талаар ингээд судалж үзсэн. Тэгээд хэрвээ ингээд нэг өдөр ингээд муугар бодъё л доо. Тэгээд ямар нэгэн онлайн тим дэлгүүрүүд ажиллах боломжгүй ч юм уу. Тийм үе ингээд хурж ирвэл тэдгээр хүмүүсүүд ингээд ямар нэгэн мэрэгжилгүй тэгээд одоо нэг газар очиод ажиллая гэхэд ямар нэгэн мэрэгжилгүй тэгээд одоо баг Монголын тийм хагас нь л ингээд худалдаач 8-ын тийм хүмүүс байхад ингээд арай өөр тийм Монголд арай ховор байгаа тийм мэрэгчлүүдийг ингээд илүү судлаад өөрийнхөө их хэл дээр ингээд судалж байгаа юм чинь ингээд илүү сайн тэнийгээ сайн судлаад тэгээд явал илүү дээр хаа тэгээд дээд боловсрал эзлэх нь илүү дээр гэж бодож байгаа. Тийм гэхдээ нөө энэ одоо ингээд онлайнаар бизнес эхэлж байгаа хүүхдүүдийг ерөөсөө буруу гэж хэлэхгүй. Гэхдээ ер нь бол эрсдлээ сайн тооцох хэрэгтэй. Дээрээс нь мэдээж хэрэг ирээдүгээ бас төлөвлөх ёстой гэж бодож байна. Ер нь юу гэж болох юм шүү. Ингээд юу бизнес ингээд нөгөө маркетинг гэдэг луга талаар сурах гадайвал ингээд тийм ингээд бизнес эрхлүүлвэл бүр амар ингээд юу юм шүү. Ингээд туршлага болж өгнө. Энэ нь үгүй юу? Тийм л юм шүү нэг. Өөс амьдралд тэгээд ер нь бол амьдралд нэг юм туршиж үзэж байна гэдэг чинь тэр чинь өөрөө эксперимент гэхгүй. Шинэ зүйлийг турших болгон тэр чинь ерөөсөө амьдралын эксперимент туршлага болж чадна гэж боддог шүү. Нөгөө юу гэдэг шүү. Одоо чи хийхгүй чадахгүй байснаас одоо хийгээд фейлцэн чамд ингээд илүү ингээд ашигтай ингээд чи тэр хүмүүсээс илүү их юм хийсэн гэдэг чинь надад тийм их гарч ирдэг шүү. Рил дээр. Рил гэдэг чинь аюу сэний багт л тааш. Гэтэ ер нь бол над чинь бол бодлоо гэж бол бодохгүй л ерөөсөө тэгээд зүгээр сууж ирснаас нэг юм чигсэн туршаад үзээд тэгээд дараа нь ч гэсэн тийм тулгуурлаа ингэдэг шүү гэдэг жоохон гадарч явах хэрэгтэй. Тэгээд тэр нь ер нь бол айгуу дээр тийм нөгөө хүмүүс ингээд алтаанаасаа суралцдаг гэдэгтэй шүү дээ. Дараа нь тэр зүйл дээр алдахгүй байхын тулд илүү хичээдэг ч юм уу. Тэр зүйлүүдийг авч үлдэхийн тулд ингээд алтаанаасаа суралцмуулах гэх тиймэрхүү юмдаг хаа гэж бодож байна. За тэгээд мөнгөөгөөс асууя заяа. Ингээд одоо мэрэгжил сонгохдоо ингээд хүний амьдралын мэрэгжил сонгоход байгаа зүгт ингээд чи ингээд би энэ мэрэгчлээ сонгочвол аз жаргалтай байж чадах уу гэдэг ийм талаар бодож үзчихсэн үү? Ямар хэцүү асуудал гэсэн бас ер нь бол тэгээд бодно шүү дээ. Тэгээд бодохгүй байхаас өөр аргагүй шүү дээ. Тэгэл мэдээж ирээдүйд энэ ажлыг хийнгүүт миний ирээдүй ямар хуу байх гэж төсөөлнө. Угаасаа хүн болгонд тэгдэг байх. Тэгээд мэдээж сайнаар төсөөлөх гэж чинь шүү дээ. Одоо өөрийнхөө хүссэн мэргэжлэр ажиллаад амжилт гаргавал тэгээд бүр сайхан амьдарч байна гэж төсөөлдөг. Ер нь бол сайнаар л байна төсөөлдөг. Тиймээс энэ бол эрсдлийг бас тооцож үзэх хэрэгтэй юм шиг. Одооноос бодож эхлэх хэрэгтэй байна да. Ер нь бол ирээдүйд гарч ирэх эрсдлүүдийг ер нь бол бодох хэрэгтэй гэж бодлоо. Энэ бол ганц нэг талын хараадах хэрэггүй байна. Миний хувьд бол ингээд аз жаргалтай байж чадах уу гэдэг дээр бол амар бодож исэн. Тэгээд тэр талаар бол ингээд боддог. Тэгээд учир нь ингээд би ч юм уу тэр нэг мэрэгчлэр ингээд одоо үйл амьдралаа тэр мэрэгчлэр ингээд ажиллах учраас аз жаргалтай байх хэрэгтэй гэж боддог учраас аз жаргалтай байж чадах уу гэдэг талаар бол боддгоо. Тэгээд ер нь бол тэр мэргэжил чинь ингээд юу яадаг шүү дээ. Аз жаргалтай байж чадах уу гэж юм чинь одоо насан туршдаа хийгээд ер нь бол ерөөсөө залхахгүй тийм ээ. Шантрах үедээ эргэж босох хүчтэй байх хэрэгтэй гэж наашлээ.
Нэг тал дээр бол одоо ингээд жишээлбэл одоо би өөрөө амар сайн хийж чаддаг юм байгаа. Тэсний тэр зүйлдээ нэг сонирхолгүй бол бас зүйл юм биш. Нөгөө мэрэгжил сонгохтой ингээ юу гэдэг чинь шалгуураад байдаг шүү дээ. Чи сонирхол чинь нийцчих юм уу? Тэр мэрэгжил одоо ингээ ирээдүйд ямар хөө болох нэ? Ажлын хэрэгцээ ингээд ажлын байрны олдоц тэгээд цалин хүсгээд ингээд эдгээр дээр тулгуурлаа шийдвэрээ гаргавал тэгээд юу нь бол бүгдээрээ айгуу хаа сте арай чамэр юу үнэхгүй хогт. Тэр нь л яаж ч үзсэн мэрэгчлээ ингээд сонгохтой ингээд эргэлдэж байна гэдэг чинь магадгүй тэр бас айгуу мэрэгчлэх гэдэг байхгүй юу? За энэ асуултыг дуусгахтаа нэг хэвчлэг хэлье. Хөө өөрөө ур чадвар болон боломжоо бүрэн ашиглаж чадсан үедээ ингээд илүү аз жаргалтай байдгаа гэж үздэг юм байна. За дараагийн асуултын эцэгээс асууя. Чи одоо тухайн өөрийнхөө сонгосон мэрэгчлийг сонгохдоо одоо тест нөгөө career тест тэгээ нөгөө мэрэгжил сонголт ингээд ямар нэгэн тестүүд ингээд байдаг шүү дээ. Тэгээ тэр тестүүдээр ингээд өөрийнхөө мэрэгжлийг сонгосноо тэр тестүүд чамд хэр үнэн гэж боддог вэ? Тэр талаар би бол яг career тест бол яг өгч байгаагүй. Зүгээр ингээд MBTI тест гэдэг шүү дээ. Тэн дээр ингээд тулгуурлаад ингээд юу ийм жишээ нь ингээд ISTP гэд юутай хүн бол иймэрхүү мэрэгчл зүгээр мүгээр гэх тиймэрхүү юм ер нь бол үзчихсэн. Тиймээс career тест бол өгч байгаагүй. Тэр жоохон ер нь бол жоохон юм санагдсан. Ер нь бол нэг амар ингээд энэ бүр яг би яг ийм болчихсан юм шиг гэх тийм амар орж ирээгүй. Зүгээр ингээд миний шийдвэрт нэг их өөрчлөлт оруулж байгаагүй. Тийм ээ. Тэгээд бас би нэг юу гэж тэгэхгүй баг надад би нэг юм үүсгэсэн зэрэг. За баг багт ч гэж одоо нэг ганц 2 жилийн өмнө юм уу? Хурууны хэмээ аваад зөхгүй. Хурууны хээ авч ирсэн миний зан чанар маань гаргаж ирсэн зэрэг тэгээд би тийшээс ойлгоогүй. Тэгсэн нөө ингээд амар харьц чадвар өндөртэй болохоор нөө ерөөсөө ингээд харьцдаг нөө нийгмийн юм одоо нөө хууль мөлч гэдэг юм уу тиймэрхүү юм айгу зөгцсөн гэж гаргаж ирсэн. Тэгсэн чинь одоо ингээд миний өөрөө сонирхолтой техник тэгээд тийм талдаа би айгу сонирхолтой зэрэг. Тэгээд тэргийж чаддаг. Тэнгүүтээ ингээд зөрөөд бац чинь ер нь бол тэр жоохон худлаа юм шиг үлээ тэр хурууны хэмээ аваа тэгээд уусаа яаж хурууны хийгээр за яг байж болох хурууны хийгээр тарих мэрх юм би тэр гаргаж нэрс битгэхгүй. Гэтэ ер нь бол хурууны хээ уншаа тэгээд намайг айгу нийгэм талдаа сайн байж болно гэстэй. Ерөөсөө юу миний сонирхол техник технологи болохоор тэгээд ерөөсөө надад ерөөсөө нөлөөлж чадахгүй байхгүй. Тэгээд ер нь бол тэгэл тиймэрхүү гэхдээ юм яг нөгөө мэрэгчлээ сонгож чадахгүй байгаа бол үзээд өгөх хэрэгтэй л гэж бодож байна. За миний хувьд бол ингээд бүр жоохон бахтай ингээд ангийн багш болон нийгмийн ажилтнууд ингээд мэрэгчлээ эртнээ сонгох хэрэгтэй. Тэгээд сонгож чадахгүй бол тест өгөөрэй гэд айгүй их нэг тиймэрхүү юмнууд явдаг гэсэн байхгүй юу. Тэгээд ингээд тэр үеүүдэд ингээд тийм тестүүдийг амар хөгөөд тэгээд тэр үед ингээд яг нэг мэрэгжил дээр ингээд нийгэм талаар ингээд чаагуул илүү дээрээ гэдэг бас адил тийм хариултыг өгч ирсэн. Тэгээд надаа ингээд за би нийгмич сонгочтой юм уу да гэсэн бодол бол төрж исэн. Тэгээд сүүлд ингээд бодоод үзэхний зөвхөн тэр тестийг ингээд шууд өөрийнхөө ингээд мэрэгчлийг тодорхойлох бус зүгээр тэр тестээ ингээд зүгээр зөвлөмж маягаар авах ч юм уу зүгээр зөвлөмж маягаар авал илүү дээр хаа гэсэн гэж бодож байна. Тэгээд нөгөө тиймэрхүү тесттэй юу гэж одоо ингээд нийгмээр гэж л бодсон байгаа. Гэтэл тэргүүрээ явахтаа айгүй итгэлгүй байгаа хүмүүст ингээд өөр одоо би план энэ хэрэгтэй бол хөгжүүлж айгүй зүгээр гэж боддог юм би. За дараагийн асуултыг мөнгөөс асууя заяа. Одоо чи ингээд Монгол сурсан илүү дээр үү эсвэл гадаадд сурсан илүү дээр үү энэ талаар юу гэж боддог вэ? Сэтгэлдээ яриач.
Наач айгу зөв асуулт юм л да. Тэгээд ер нь бол яг хүүхд бүрийн хувьд гадаад руу сурахыг хүсдэг. Угаасаа хэрэнч зөв гэж боддог. Яагаад гэвэл ингээд бусдаас арай өөр шалгуул өөртөө тавих гэдэг чинь. Тэгээд ер нь бол угаасаа дараа нь ажилд ороход ч гэсэн гадаад сургуулийн диплом гэхдээ гадаад сурна гэдэг нь зөв нэг очиод захын сургууль сурах биш зөв. Ингээд айгу дэжиг сургуулиудыг би ярьж байгаа шүү за. Ингээд гайгүй одоо ранк банкын гайгүй ч гэдэг нэг тиймэрхүү сургуулиудыг зөв. Тиймэрхүү сургуулиудад сурч төгсөөд тэгээд дараа нь диплом үзүүлээд ажилд ороход ч гэсэн айгу хэрэгтэй. Тэгээд дээрэс нь арай сургалтын чанар нь өөр байх болов гэж бодож шүү дээ. Тэгээд одоо ингээд хүүхдүүдийг наатхан дээр чи аюух ингээд боддог. Тэгээд гадагшаа явъя гэхээр одоо боломж юм уу гэж хэлдэг шүү дээ. Ер нь аль болохоор ер нь гадагшаа явж сурахыг ер нь бол ирмэлцэн миний хувьд л ийм тэгээд одоо сургалтын чанарын хувьд ч гэсэн ер нь бол би хайгуу дээр гэж боддог. Одоо жишээлбэл миний явах гэж байгаа улс руу бол ингээд Монголоос ингээд ямар ч нөхцөл хайгуу дээр гэж би бол хувьдаа боддгийн. Гэхдээ ер нь бол ямар ч ингээд юунд ч ингээд юу талаа ингээд сул тал сайн талтай чинь ингээд Монгол сурвал ингээд арай гэрүүлтэй ойрхон тэг ингээд их хэлээрээ сурж байгаа учраас ойлгох нь ингээд арай ингээд хурдан чинь ингээд гадаад явахаар чинь бид нар үгийн гадаад хэл дээр сурж байгаа. Тэгээд хичнээн ингээд эхний оноотой ч гэсэн магадгүй ингээд юу ойлголцлын ч юм уу эсвэл ингээд юу саад гарч магаад тэгээд ер нь бол бас Монгол сурвал ингээд төвчрөл бас амар чинь бид нар одоо ингээд наддэрч чинь гадаад сурвал өстэй гэрүүлээс амар хоол тэгээд хүмүүс ер нь л хинхтэй яадаг гэсэн. Ингээд эхний 2 жилдээ ингээд гайгүй байжгаад нэг жилдээ гайгүй жагаад 2 дахь жил мэл рүү амар ингээд гэрүүлээ санаад тэгээд тиймэрхүү болдог гэсэн. Тэгээд нөгөө дүнгээ ингээд гаргахад жоохон хэцүү байдаг гэж ойлгосон. Гэтэ ингээд гадаад сурахаар чинь бид нар ингээд аав ирж хэлдэж төө гадаад явж галуу шууны мах идэв гэдэг. Тэгэхээр ингээд боддөө ш. Тэгээд юу вэ? Ингээд нөгөө нэг өдөр гадаад очиж одоо ингээд нүд тайлна гэдэг штеп. Ийм байж болж байгаа. Бас дээрэс нь нэмээд одоо нүд тайлна гэдэг штеп. Ийм байж болж байгаа. Бас дээрэс нь нэмээд одоо бие дах чадвар амар өндөртэй болдог гэж байна. Угаасаа мэдээж ганцаараа тэнд өөрөө өөрийгөө л авч явна. Тийм болохоор ер нь бол тиймэрхүү юм да. Тэ ер нь бол бүрнийгийн ярьж байгаа зүг. Тэгээд нөгөө эцэг түрүүн хэлсэн нөгөө юу очоод сургуульд нь сураад ойлгохгүй хэлний оноотой ч гэсэн ойлгохгүй байж болно гэсэн шүү дээ. Тийм ер нь бол юухгүй юу сонгосон мэргэжлээсээ хамаарат энэ айгүй өөр өөрхгүй ингээд би ямар ч чиглэлээр англи сурч байгаа гэхээр нөгөө юухгүй ихэнх хүүхдүүд л одоо угаасаа өдөр тутмын үгэлгээр яаж байгаа шүү дээ. Тийм нөгөө бүгд тийм академик хэллэг тийм сайн мэдгүй тэгэхээр ер нь бол тэгээ жоохон асуудал тулгарх. Гэхдээ тэр асуудлуудаа тэр дорн ингээд шийдэх гэж хичээгээд нөгөө одоо ингээд шийдэл олж чадах юм бол тэгээд ер нь бол айгүй ирээдүйд ч гэсэн айгүй хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд нөгөө боломж олцсон талаар ярихад ер нь бол хүүхдүүд нөгөө хэлний оноо аваад тэтгэлэг авахыг айгүй их хүсдэг. Жишээ нь одоо бүрнээ ямар улс руу явахыг хүсэж байгаа вэ? Солонгос. Одоо амьдралын ингээд боломж гэж одоо ингээд тэндээ очиод амьдрахад ингээд одоо ажил хийх боломжоос ахуулаад ер нь бол айгүй зүгээр санагдаж байгаа. Солонгос ч угаас тэгээд одоо ер нь бол Монголд сурж байгаа Монгол хүүхдүүд ер нь бол жоохон их явдаг улс болчихлоо шүү дээ. Одоо ингээд айгүй олон сурагчид ингээд Солонгос руу явдаг болсон. Одоо сурчлалцаа болцоо. Тэгээд энд одоо сурдаг ч юм уу. Тэгэхээр ингээд ерөөсөө жил ирэх тусам угаас гадаад руу явах хүүхдүүдийн тоо ихсэн. Тэгээд мэдээч хэрэг
ер нь бол гадаад руу явах гэж байгаа бол тэгээд яг гадаад руу явахдаа хэрэгтэй зүйлс подкаст гэдэг яг сайн сонсох хэрэгтэй л гэж бодож байна. Дээрээс нь хэлний оноо мэдээж хамгийн дөрөнд байх хэрэгтэй. За ЮНЕСКОгийн тайланд ингээд гадаадд сурах нь давуу эрхтэй ч ингээд эх орондоо ингээд өөрийнхөө хэл дээр мэрэгчлээ сурах нь чухал гэж үздэг юм байна. Миний хувьд болохоор ингэж боддгийн. Ер нь ингээд гадаадд монголоо ингээд хослуулал илүү дээр хаа. Одоо гэтээ ер нь ингээд эхлээ бакалавра өөрийнхөө сонгосон мэрэгчлэр сураад тэгээд өөрийнхөө хэл дээр юм чин тэр мэрэгчлээ илүү ингээд дэлгэрүүл сурах боломжтой. Тэгээд ингээд багш нартайгаа ч гэсэн ойлголцоход илүү хэлбэр учраас бакалавра ингээд Монголдо сураад харин магистр, доктор гэх мэт ингээд мэрэгчлүүдтэй болох ингээд юунууд болохоор ингээд гадаадд сураад тэр ингээд одоо магистр эдрийн ингээд гадаадын хүмүүстэй ингээд туршлага солилцох маягаар ингээд суралцаад тэгвэл илүү дээр байхаа гэсэн миний бодол байна. Тэгээд бүрнээс эцэг ингээд юу н хаа сурыг гэж бодож байна. Гэтэ ингээд нөгөө бас хоёр дээр юм хоёр хөтөлбөрүүд байдаг ш. Тэр бас зүгээр санагдчих. Нөгөө тийм яаж байгаа тийм. Энд нөө яг заавал бакалавра юу магистр төгсөө бакалавраар өөр өөр газар очиж сурах биш нөө 2 жил Монгол сураад нөө 2 жил гадаад сурна морно гэсэн тийм нөө сургууль хөтөлбөрүүд шүү. Тэр бас айгүй дэш үсэн. За одоо манай 3 би ч гэсэн ер нь бол тэр талаар ер нь жоохон судалж үзсэн л дээ. Тэгээд юу одоо сайн судлаарай л гэж юм хүмүүс хэлмээр санагддаг шүү дээ. За ингээд шатлалтаа солонгос авахгүй. Ингээд одоо сургуулиуд ингээд 2 дээр нэг хоёрын хөтөлбөр өгдөө шүү дээ. Хүмүүс одоо 2 жил нь Монголдо ингээд гоё сураад одоо тэгээд гадагшаа явлаа. Одоо ингээд солонгос руу явлаа. Тэнгүүт ингээд нөгөө төрлийн сургууль нь аюу түүний сургууль руу орж ирсэн. Тиймэрхүү тохиолдлууд бас аюу их байдаг юм л ш. За гişүүд маань ерөнхийдөө ингээд гадаад гэж штэ. Миний хувьд бол Монгол заяа. Монгол сурахыг илүү ингээд үзэж байгаа штэ. Тэгээ та гурийн хувьд ингээд гадаадд сурахын давуу болон сул талыг яриад өгөөч. За мэдээж нөө юугаал та суулаас шалтгаална л та. Мэдээж Монголтой адилхан ангитай юм уу сургалт Монголтой адилхан тийм сургуулиуд бол ерөөсөө шиггүй тэгэхээр шүү дээ. Ер нь бол өөрсдөө хэрэгтэй гэж үзсэн сайн сургуулиудыг сонгож суралцах хэрэгтэй. Тэгээд ер нь бол давуу тал гэх юм бол мэдээж юу л да илүү сайн мэргэжлээ эзэмшиж болно гэж үзэн гадаад яг л мэдээж сургалт илүү сайтай байгаа. Тэгээд гадаадд тэгээд дахиад нэг давуу тал бол гадаад хүмүүстэй communication хийгээд ирэнгүүт ингээд шал өөр болдог гэсэн. Одоо шинэ ингээд өөр хүмүүстэй харьцаал ирэнгүүт юу Монгол гэдгээс шал өөр төсөөлөлтэй ч болд юм уу одоо тийм нэг хандлагатай болдог гэж би ойлгосон. Манай гадаад судалдаг байхгүй юу тэгэхээр тиймэрхүү гэдэг хаа. Тэгээд нөө сул тал нь болохоор мэдээж хэрэг гэрээ сан шууд хамгийн дөрөв. Дээрээс нь хоёр дахь нь инхцгэрч нар бол ойлгохгүй байх боломжтой гэдгсэн. Энэ бол үнэн. Тэгээд тийм их. Тэгээд нэмж хэлэх юу вэ нөө? Нөгөө гадаад ингээд олон улсны оюутнууд их байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд олон хүмүүстэй харьцаа тэгээд ингээд олон газрын соёл ингээд юуг ингээд мэдэх амар гоё яах. Ингээд соёл боломжтой талаар мэдвэл ингээд мэдлэгийн хувьд ингээд сайн. Жишээ нь юу дээр суралцж байгаа хүмүүсийн соёл маягтай танилцж байгаа мэдээж. Хүмүүс хэлэх нь нүдүүд юу яа нэгдүүлээ. Тэшин Гадар ямар тэнэг юм бэ таа. Гадар үдшнүүд тайлж штэ тэгээд яг тэр шиг тэгэл ингээд ер нь бол тэр булцын талаар илүү их сайн мэдж аваад тэгэл
Ер нь гадаад зурагч аюу гоё л баг гэж боддог шүү. Ер нь бол тийм төсөөл бай. Тэгээ боцноос өөрөж магадгүй л. За баярлалаа. За дараагийн асуултыг бүрнийгээс асууя. За чи одоо ингээд өөрийнхөө сонгосон мэрэгжлийг ирээдүйд хэр хэрэгцээтэй вэ? Ирээдүйд энэ мэрэгжил ингээд одоо зарим мэрэгжлүүд ингээд техник технологи гэдэг ингээд устдаж үгүй болж байгаа шүү дээ. Чиний мэрэгжил чинь ингээд устдаж үгүй болох уу? Энэ талаар ингээд судалж ийсэн үү? Тэр талаар мэдээллийг өгөөч. Би болохоор зэрэг одоо аялал жуулчлалын мэрэгжлийг сонгосон. Тэгээ ирээдүйд яг хуу AI хичнээн хөгжөөд одоо юу гэдэг устдаж үгүй болох магадлал нь бол бас байж болох л ах. Гэхдээ ер нь бол ойрын яг хэдэн жилдээ бол гайгүй баха. Би бас энэ талаар судалж лээсэн л та. Тэгээд ер нь бол одоо ингээд AI хөтөж гэд гарч ирэхлээр хальтаа. Гэхдээ ер нь би яаж ажиллана гэдэг үг. Ахаа хоолол ажиллана гэж байна. Тэгээд ер нь бол тэгэл мэдээж AI гэдэг зүйл гараад ирсэн болохоор тэгээд ингээд хүмүүсийн ингээд мэрэгчлүүд угаасаа ингээд амар багсан шүү дээ. Тодорхой хэмжээнд юм багсан зэрэг. Тэгэхээр ер нь бол мэрэгчлээ яг ирээдүйд зохицохоор мэрэгжил тавхаас сонгох хэрэгтэй гэж бодож байна. За мөнгөө тэгвэл чиний хувьд ингээд ирээдүйд ингээд одоо ирээдүйдээ тохирсон мэрэгжил сонгосноо энэ талаар юу гэж бодож байна? За миний хувьд болохоор би онгоцны нисгэгч гэдэг мэрэгжлийг сонгосон. Мэдээж энэ мэрэгжил маань ерөөсөө би багасаа л бодож мөрөөдсөн мэрэгжилдээ дээрэс нь ингээд бүх шалгуурт тэнцэж байгаа болохоор ер нь бол ингээ миний хувьд ч хамгийн гоё мэрэгжил байгаа байхгүй. Тэгээд мэдээж хэрэг энэ бол нөө техник технологи хөгжснөөр ингээд тусдаж үгүй болох магадaltaй. Яг гэвэл тэгээд нөө автомат гэдэг байдаг шүү дээ. Одоо ч гэсэн одоо бол жишээ нь машин хүртэл өөрийгөө бариад яваад шүү дээ. Зарим нэг газар. Тэгэхээр онгоцны нисгэгч гэдэг нэршил байхгүй болох магадлал. Гэхдээ ерөөсөө би нэг айхгүй байна. Нөө ихэнх онгоцнууд тийм боллоо ч гэсэн мэдээж зарим нэг нисгэгчтэй онгоцнууд байж тараа гэж бодож байгаа. Энэ бол техник хөгжсөн ч гэсэн ер нь бол нисгэгч онгоц нисгэгчтэй байж болох. Гэхдээ ер нь бол нөөц нисгэгч гэдэг бас угаасаа байхлах. Гэхдээ нөө AI нь болохоор тусламж маягаар AI гинэ. Нөө технологи нь болохоор тусламж маягаар одоо нөө нисгэгчийн юуг ачааллыг багасгах ч юм уу тиймэрхүү технологиуд л гарах байх гэж үзэж байна. Би бол зэр аргыг хүсэж байгаа. Тэгээд энэ нь бол ялцчихгүй одоо ингээд хүүхдүүд мэрэгжил сонгохдоо ингээд хэдэн жилийн дараа ингээд техник технологийн мэрэгжлийг оруулах юм болов гэж асууж байгаа. Би бас суусан. Гэхдээ бас орлого боломж нь ер нь бага байсан. Тухайн үед бол тэгээд тэмээ. За миний хувьд болохоор геологи, гидроложи гэх мэрэгжлээр сурах гэсэн бодолтойгоо. Тэгээд энэ мэрэгжлээр ер нь ойрын хугацаанд бол нэг одоо нэг тоног төхөөрөмжүүд нь ингээд илүү сайжирнуу гэхээс одоо миний мэрэгжил бол устдаж үгүй болох магадлал нь бол нэлээд бага гэж би харж байгаа. Тийм. За тэгээд та ингээд сонгосон мэрэгжлүүд чинь заяа Монгол улсад 10 жилийн дараа ямар үр дагаврыг авчраасаа гэж хүсэж байна, ямар үр дагаврыг авна гэж өөртөө бодож байна. Тэр талаар миний сонгосон мэрэгжил болохоор зэрэг одоо ирээдүйд Монгол улсад одоо ингээд physical Asia гэдэг ингээд монголчууд ингээд ер нь дэлхийд нэлээд танигдаж эхэлж байгаа шүү дээ. Одоо энэ үед бол энэ зунаас эхлээл ер нь олж цавхах гэж боддог. Тэгээд ер нь бол аюу эдийн засаг тал руугаа аюу сайжрах байхаа Монгол.
аялал жуулчлал чи яг нөө Монголд хөгжиж эхэлж байгаа зүйл хэвгүй юу? Одоо тэнгууд биш үү? Энэ бол ирээдүйд айгүй юу эрэлттэй эрэлттэй дээрээс нь ингээд айгүй ашигтай байж болох үс мэрэгч гэж бодож байна. Аялал жуулчлал талаараа ярьжсэн юм. Айгүй ашигтай гэж бодож байна. Тэгээд ер нь бол Монголоос ингээд юу цахилгаан дараа ингээд ер нь бол олон улсаас хамааралтай байдаг хгүй юу. Тэгээ магадгүй энэ хувь нь арай багасах бах. Тэгээд ер нь бол монголчууд энэ салбараараа ер нь бол олон улсаас ер нь бол 10-20 жилийн хойно явж идэг. Тэгээд энэ зайнаараа багасах баха. Тэгээд тэний За мөнгөгийн мэргэжил 10 жилийн дараа их оронд нь ямар ингээд үр дагаврыг авчирна гэж бодож байгаа вэ? За мэдгүй их оронд хийсээ илүү надад дөрвөл авчих бол гэж бодсон. Яг эсвэгчээр одоо яг их оронд авчих үр дүнгуудыг би яг сайн мэдгүй байна л та. Гэтэ бол надад өгөх үр дүн гэвэл мэдээж би илүү юу болно одоо илүү юу гэдэг тууштай болно мэдээж нэг зүйл төлөж чаддаг болно. Тэгээд нэг зүйл олон төвч чигээ тэрэн дээр туслахтай болно. Тэгээд ер нь бол өөрчлөлтүүд гарах бах тэрнээс би сайн яг улс их оронд гарах нөлөө өөрчлөлтийг бол сайн мэдгүй. нөгөө энэ Монголоос ер нь бол наад салбараар чи ер нь бол хоцорч явдаг гэж би боддtiin зүгээр. Одоо ингээд олон цагаар нислэг тасралтгүй хийх юм уу? Эсвэл ингээд одоо ер нь бол нисгэгч гэхээр жоохон юу санагддаг шүү дээ. Эрэгтэй хүмүүс ч юм уу. Тэгэхээр ингээд юу эмэгтэй хүмүүс нь гэсэн их болоод ч юм уу. Нэг тиймэрхүү байх байх. Нисгэгчд нь их болоод Гэхдээ би багтаа бас юу гэдэг үстэй. Эмэгтэй нисгэгч гэж байдаггүй дандаа эрэгтэй нисгэгч болт юм бол гэж бодсон ч яа үгүй юм биш. Тэгээд олон цагаар нислэг үйлчлэгтэй ер нь бол эхэлж байгаа заяа ер нь бол тэгээд одоо ер нь бол ингээд Монголын нислэг нь бол айгүй сайн хөгжиж байгаа гэж шинэ онгоцны бодолтой болоод тэгээд одоо ингээд том компаниуд байдаг шүү дээ нөө одоо ингээд Монголд болон нислэгийн компани байгаа. Гэхдээ нөгөө яг амар том яат зэрэг байдаг шүү дээ. Тэд нар бол одоо ингээд урт цагийн нислэг бол хийгээд эхэлж байгаа юм шиг үлээ. Тэгээд бас би нэг юм харсан хгүй. Би энэ жил Тайланд явсахгүй тэгээд тэр замаараа Гуанчжоу юу хятадын Гуанчжоуд ярьсан хгүй юу? Одоо дамжин гэсэн чинь яг манай Гуанчжоугийн сонгоцны буудлын заяа. Манай шинэ сонгоцны буудлаас баг миний харснаар 5-6 дахин том байсан. Тэгэхээр одоо ер нь бол за бүр амар хатарч байгаа мандал гэж утсан би ер нь. Ер нь бол баярлага тэгэл хүчил мөслийн үед бол амар хатарч байгаа л. Тэгээ та ер нь багтаа ямар хүн болно гэж боддог байсан бэ? Би бол багтаа амар гоё нөгөө юу гэдэг штэ банкнд ажилладаг ихснэр гэдэг штэ. За Тейлер рүү. Тэгээд хөөрхөн яжхад ингээд юу дандаа өглөө эрт ингээд бүгдээрээ ингээд зэрэг мэрэг очиж явдаг байсан да. Би ингээд тэр харчаал би юм болмоор юм л гэж боддог байсан. Надад бүр өөр ямар ч мэрэгжлийн санаа яагаад би огт өөрчилж байгаагүй багасаа л. Ингээд тэр ихснэртэй амар хөөрхөн харагдаад ийм л юм болвэ гэж бодвол хүмүүс туслаад гэж боддог байлаа. Тейлер гэдэг чинь нь бол айгүй юу штэ хүмүүстэй айгүй харьцах их харьцдаг тэгвэл та жижиг нэг хэцүү. Чамчаа ерөөсөө би хүмүүстэй харьцах дургүй байгаад юм болов уу гэж бодсон. Энд чинь багтаа ярьж байна. Би багтаа юу Ой одоо болно чи бүр хэрүүлэлээ. Вэ энэ чинь За миний хувьд болохоор 10 жилийн дараа миний мэргэжил Монгол маань байгаль орчиндөө илүү ингээд эерэг нөлөөг авчираад тэгээд ингээд Монголынхаа нөөцийг
ашиглахад хувь нэмрээ оруулнаа, зөв ашиглахад ашигланаа тий. За тэгээд эцэг одоо ингээд 8-аас 12 дугаар ангийнхаа 11 дугаар ангийнхаа ч юм уу хүүхдүүдэд ингээд өөрийнхөө ингээд мэдж байгаа ингээд туршлагуудаас зөвлөвөл яг юу гэж хэлмээр байна, юу гэж зөвлөмөр байна. Эртгийн ингээд сонирхлоо олоорой гэж зөндөө хүмүүс хэлдэг шүү дээ. Би бас тэгж хэлсэн. Ядаж ингээд яг ядаж ингээд нэг хэдийн юу сонголттой байгаарай гэж хэлмээр байна. Тэгээ яг бус нь ингээд та нар баахан сонссон бахаа л гэж хэлээ да. Яг гайхах уу тал. Тэгээ ер нь бол тэгээд эртгэн шиг ер нь бол юмыг хийж үзээрэй. Тэгээ ер нь бол спорт бүрээр хичээлж үзээ. Тэгээд ер нь өөрийнхөө ингээд дуртай хийхийг хүсдэг зүйлээ олоорой гэж бол ер нь хэлнэ. Тэгэхгүй бол одоо ингээд томрох тусам айгүй хэцүү болно шүү мэрэгжил сонголт гэдэг юм чинь ингээд хэлмээр байна. Заавал бие хүчний спорт биш шатар байж бол шатар гоё спорт шүү хүүхдүүдээ. Тийм ээ. За энэ хоёр дээр нэмжлэхэд мэдээж хүмүүсийн ингээд уруу татал тэгээд ингээд шахалт шаардлагаар бити мэргэжээ сонгороо. Энэ ирээдүйд та нарын сонирхолд нийцэхгүй бол тэгээд ер нь бол хэцүү шүү л гэж хэлнэ да. Энэ бол амжилт гарахгүй шүү л гэж хэлнэ да. За би бас энэ нийттэйгээ санал нэг байна. Энэ нийтийн хариултуудыг дүгнэн хэлвэл за чи хэрвээ эргэлзэжээвэл ганцаараа биш шүү. Бусад ч гэсэн муу адил эргэлзэж байгаа. Тэгээ хэрвээ чи айж байгаа бол энэ чинь чамайг хариуцлагаа хумсарлж байна гэсэн шинжийн нэг тохио шүү. Тэгээ мэдэхгүй байвал судлах ёстой шүү. За тэгээд харин ингээд бусдын үгээр амьдралаа шийдэж байгаа бол ингээд одоо ээж аавынхаа шахалт ч юм уу багш ч өө чамд энэ амар гоё штэ гэж хэлэх ч юм уу. Тийм үгээр ингээд өөрийнхөө амьдралыг шийдэж байгаа бол түр ингээд харж үзээд энэ чи яг юу болоод байгаа лээ, миний сонирхолд нийцэж гинүү гэдэг шүүлтүүрийг өөртөө тавиарай. Тэгээд учир нь чи тэр мэргэжлэр чийл амьдран, чийл өглөө бүр ажилдаа очино, чийл ядарна. Тэгээд тэр юун дээр чийл ингээд үр дүн ад жаргалыг мэдрэх учраас чи өөрөө тэр мэргэжлийг сонгохдоо сайн ухамсарлаж, сайн бодож сонгоорой гэж хэлмээр байна. За тэгээд бүрнээ ингээд сонсогчдоо хэлэх ингээд сүүлийн зөвлөмжийг хэлээч. Одоо ингээд юуг хамгийн ихэнд хараасай, мэргэжлээ сонгохдоо хамгийн ихэнд бодоорой гэсэн зүйлийг хэлээч. Сая хэлээгүй мүү надад дуусгал та ямар хэцүү юм бэ? За тэгвэл ингээд дуусгая за. Үгүй энэ анхаа ингээд орж ирэхгүй байсараад ингээд дуусгах юм бах та. Хэдэн минут болж байгаа Анхаараа нөгөө асуултуудыг явуулчихгүй юу? Тэгээд 58 минут. Би асуултуудыг санахгүй байна. Сая түрүүн зүгээр бодож байгаагаа шууд асуусан шүү дээ. Зөв ер нь зөв шүү. Тэгээд дундуур нь катлаа даачихсан наадах нэг 41 минут болгоод гэж. Окей тий. Эмүүжи янзлна би эмүүжин рүү одоо явуулчих за. За би одоо дуусглаа Микаж. За. За ингээд манай өнөөдрийн подкаст маань өндөрлөж байна. Бидний яриаг хэн нэгэнд нэг алхам урагшлах урам зориг өгж байгаа бол бидний энэ подкастын зорилго биеллээ гэсэн үг. За тэгээд сонсон та бүхэндээ баярлалаа. Өөрийнхөө замыг зөрөгтэй сонгоорой гэж сонсогчдоо хэлмээр байна. За баярлалаа.